Олон улсын хөгжлийн бэрхшээлд иргэдийг хамгаалах өдрийг угтан бэрх биш ээлтэй аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Монгол Улсын их сургуультай хамтран оюутан залуучуудын дунд парламентын мэтгэлцээний 4 төчилтэй зохион байгуулж байна. Одоо цаашид манай яамнаас төрийн бодлого бол бага наснаас нь хүүхэд байхаас нь одоо боловсролын системд нь одоо хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол та бүхэнтэй нэгэн адил бас сурах эрхтэй. Та нарын нэгэн адил бас ийм хүүхэд юм аа. Түүнээс одоо айж эмээх, өөрөөр харах тэр ёсгүй. Тэр хандлагыг л өөрчлөх үүднээс одоо бид бүхэн бол одоо нийгмийн хандлагыг өөрчлөх, олон нийтэд зөв ойлголт мэдээллийг өгч чиглэлээр л одоо тодорхой арга хэмжээний зохион байгуулалт ажиллаж байгаа. Өдөөж цус сургуулийн инженер техникийн сургуулийн удаагийн курс оюутан байна. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь олдмол бөгөөд төрөмөл өссөн хоёр байдаг. Тэгээд төрөмөл нь болохоор би хөгжлийн бэрхшээлтэй болъё гэж төрдөггүй. Хүн нөгөө өвчин хийж ирдэг, хийсч ирдэг гэдэг тийм ээ. Тэрнтэй адилхан ер нь бол хүн би хөгжлийн бэрхшээлтэй болёо гэж тэнц болчихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь болохоор нөгөө нүднээс далд бөгөөд ил энгийн иргэдэд бид нар одоо маш их гадуурхалдаг. Одоо энэ хүн одоо ингээд сонсч чаддгүй, энэ хүн хараагүй, энэ хүн ингээд тахир дутуу хэмэлтэй маш их гадуурхалж явагддаг. Төдийдэн одоо ингээд энэ хүн одоо хөгжлийн бэрхшээлтэй учраас энгийн иргэний стандарт ажлын нормыг хангаж чаддгүй. Наатахад ажил аваад хэрэггүй. Наач юу хэрэггүй, дэмий наач сонсч чадахгүй. Үзэгчлийг ингээд ер нь бол хүмүүс ингээд түгээн цааш нь явуулахгүй. Явуулч нь хүмүүс ер нь авчрахгүй гэж маш их гадуурхагддаг учраас энэ нэг юм одоо энэ шийдвэрийг одоо ингээд жоохон ч гэсэн өөрчлөё. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг нь хүнд бол хүн тийм үү. Тэгээд ерөнхийдөө бол хүнд бол хүн гэдэг утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөртөө таарсан хөдөлмөрийг эрхлэх ёстой. Жирч нэр хөгжих ёстой. За манай одоо нийгмийн одоо орон сууц, барилга байшин, зам тээвэр, мэдээлэл харилцаа гэдэг эдгээр зүйлүүд ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүртээмжгүй байдаг. За үүнтэй холбогдуулаад бид бүхэн бол энэ онд одоо саадгүй байдал хүртээмжийн тухай гэж хуулийг одоо бүр шинээр одоо боловсруулад батлуулахаар ингээд ажлын хэсэг ажиллаж байгаа. За энэ хуулиар бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо дэд бүтцэд зам тээвэр, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр одоо бүх одоо үйлчилгээгүй одоо хүртээмжтэй байх талаас ажил олгогчийн одоо үүрэг үйлчилгээний байгууллагуудын үүрэг болгож ингэж тусахаар бол бас ажиллаж байгаа. 20 гаруй ихтэй сургуулиудыг хамарсан парламентын мэтгэлцээ нь оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, шинэ гарц гаргалгааг нээн илрүүлэх ач холбогдолтой юм байна.